Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Терминалийн чөлөөт ярилцлага цоо шин зочинтойгоор студиэс улс орон даяар Монгол телевизийн эфирээр үзэгч та бүхэнд хүрж байна. За өнөөдөр бид үнэхээр сонин содон зочинтой нэг цаг ярилцах гэж байна. Энэ бол мотоспортын олон улсын хэмжээний мастер Мөрөн. За сайн уу Мөрөн? Өдрийн мэнд сайн байна уу? Өдрийн мэнд. Сайхан үйлчж байна уу? За сайхан үйлчж байна. Тэгээд жил болгоно нэг юм Дакар гэдэг уралдаанд зорьсон л хүмүүс да. Өнгөрсөн жил амжилттай сайхан орсон. Энэ жил бас завгүй гүгээлэн. За энэ жил бүр сонирхолтой нь мотоспортын, автоспортын, олимп одоо дэлхийд дахин зохиогддог тэмцээний хамгийн ориглон гэж хэлж болох Дакар 2026-ад эх орноо төлөөлөөд 2 туудаага яг мотоциклийн ангилалд буюу кросс мотоциклоор одоо уралддаг төрөлд явах гэж байна тийм ээ. За тэгээ баяр хүргэе. Энэ жилийн хувьд бол бас дахиад одоо эрхээ авахтаа ер нь ямар шалгуур юмнуудыг хангасан бэ? Өмнөх одоо анхныхаа Дакарт орохдоо 3 жилийн турш одоо хөөцөлдөж эрхээ авч исэн гэж хэлсэн. Тийм миний хувьд гэх юм бол манай аав угаасаа автоспортын тамирчин. За энэ мэдээж иргэн спорт хайртай болох нэг шалтгаан болж өгсөн. За тэгээд бага хасаа мөрөөдсөн. Мэдээж хэрэг одоо ямарваа нэг спортоор хичээлдэг одоо хамгийн том тэмцээний нь бол мөрөөдөх нь бол тэр тамирчин хүний сэтгэлтэнд байгаа нэг зүрхэнд нь байдаг юм бах. Тэгээ миний хувьд болохоор Дакар бол миний зүрхэнд байсаар ирсэн. Тэгээд 2024 онд ер нь бол 22 оноос хойш хүсэлтээ өгөө явсан. Тэгээд татгалцсан хайрыг бол тасралтгүй 3 жилийн турш авсан. Тэгээд бууж өгөхгүй явъя намайг аваач би ингээ уралдаад байна. Энд нэг Монгол залуу дэлхийн аваргын ийм тэмцээнүүдэд яваад ингээд нэг ийм үзүү амжилт үзүүлээд явж гин ингэж ин тэгж ин гэл ингээл явсаар байсны эцэст намайг дэмждэг бас олон сайхан хүмүүс байдаг. Манай тогоонд байдаг автомат спортын ах нар дүүнэр намайг дэмждэг. Энэ хүмүүсийнхээ ачаар бас дэмжлэгээр би дэлхийн аваргын бас тэмцээнүүдэд оролцсон. Тэрний ачаар бас миний бас ээж аав бас байгаа л да. Миний ээж аав шантрахгүй намайг олон газар л үзөөсөн цаг хугацаа зориулсан мөнгө төгрөг зарцуулсан. Ялангуяа автоспорт бол маш өндөр зардалтай спортыг бол хэн болгон мэдж байгаа. Тэрний ачаар 2025 онд хариугаа авсан. 25 онд гэнэ 24 оны 8 сард мөрөө ингээд Дакар 2025-ын чи нэг хэсэг болохоор байна. Тэгээд чанд баяр хүргэе. Дакарын Сауди Арабид уулзцай гэдэг нэг л юг аваад амар бүүн баяр болол. За ойлгон шашин тэгэл ерөөхдөө ингээд нэг юм мөрөөдөл гэдэг зүйл чинь ингээд баг багаар биелээд эхний шатууд нь тавигдаад ирэхээр амар сэтгэл санааны хувьд л өөдрөг бол бүр гоё баярлал тэрэндээ тэмүүлж ирсэн. Тэгээ тэрний нэг том уул шиг асуудал нь бол мэдээж хэрэг мөнгө санхүүсэн. Тэгэлгүй яах вэ? Магадгүй нэг 10 жилийн өмнө байсан бол евро долларын хаш гайгүй байсан бол тэр мөнгө нэг дахин хямдхан байх жишээ нь одоо жишээ нь миний уралдах тэмцээн одоо ChatGPT ч юм уу Google-ээр шууд Дакар гэж таах юм бол манайхны төсөөлт бол байгаа. Дакар гэдэг лого хүмүүс мэддэг. Гэхдээ яг тэнд яг юу болдгийг те. За 9 төлөөрөл төсөөлөд үүдэг. За бас том тэмцээн байна гэж бас мэддэг. Хэдий ч яг дотор нь юу болдгийг хэдэн хоног уралддгийн хэр орчим зардалтай тэмцээн гэдгийг бол хүмүүс мэдэхгүй байх. Бас тэгэхээр энэ тэмцээн маань бол дэлхийд дээр зохиогддог автомашин мотоциклын одоо хамгийн урт тэмцээн хамгийн гэж хэлээд би нөгөө өмнө бас ингээд пэйжээр хүмүүстээс хэлээ л дээ хамгийн урт тэмцээн дээрэс нь хамгийн зардалтай тэмцээн тэр нь болохоор багтаа 100,000 евро 100,000 еврогоос 200,000 еврогийн хооронд мотоспортын тамирчид уралдах тийм их зардал гардаг. Тэгэд энэ зардлын арталт бол 2025 онд маш олон хүний дэмцэн дэмжлэг өнөө маргаашаа яа гэж байгаа маш олон хүмүүс байгаа. Одоогийн нийгэм хэцүү байгаа үед гисэн хэдий ч энд нэг Монгол тамирчин хичээг явах гээд байгаа шүү гэдгийг ойлгосон маш олон хүмүүс байсан. Тэр хүмүүс намайг нэгт тэмцсэн. Тэгээ хоёр дахь юм бол энэ жил бас яг адилхан зориод явсан ялгаагүй нөгөө их мөнгө. За нөгөө их мөнгө чинь евротой харьцах ханшин дахиад өссөн. За өнгөрсөн жил би нэг 3800-900 төгрөгөд явж байсан бол энд евро дахиад өссөн. Тэгээд нөгөө мөнгө нь дахиад их болсон. Нэг талаасаа маш хэцүү байсан юм гэх юм бол би болохоор ерөнхийдөө компани тай ч юм уу аж ахуй байгууллагатай сурталчлаад Дакар уралдаан дээр сурталчлаа. Мэдээж хэрэг логогоо наа хувцас дээр наа сурталчлаа гэд явсан хэдий ч тэмцсэн ойлгож авсан компани нь бол маш цөөхөн. 20 гаруй компаниас нэг 2 компани үлдэх жишээний. Тэгээд ерөнхийдөө бол зарим үед нь сэтгэл готрлаар унаал
ер нь яах гэж би шантран. За нөгөө өвдгөө тэрврээд сууна гэдэг шиг л баг энэ тэнд болдонд очиж заримдаа өөрийгөө өрөвдөх жишээ нь би нэг энэ тэмцээнд явах гад ингэж идэг ийм их мөнгө байгаад идэг ижээ авыгаа байгаа мөнгөний аваад үрээд ингээд нэг явал ингээд нэг хэцүү байдалд оруулчихгүй юмсан яаж нэг энэ тэмцээнд явах вэ гэд яг мөрөн тэнд уралдах гад байгаа боловч би тэнд нэг эх орныхоо тугийг 2 дахь удаага мандуулаад тэр хэцүү 8000 км-ийг давж туулаад дан ганц тэнд нэг уралдааныг дуусгахтаа биш тэнд бас Монгол усыг төлөөлж байгаа хот спортыг төлөөлж байгаа тамирчин тэнд байгаа шүү гэдгийг нэг тааруулах хоёрт Монгол хүн гэдэг юугаараа өөрийн тэр хүнд замуудыг туулж байгаа Монгол хүн туулж байгаа дуусгаж байгаа гэдэг тэр нэг юм юу бусад орны хүмүүст бас харуулъя. Тэгээд дээрэс нь энэ жилийн бас зорилго маань бас өөр. Өнгөрсөн жил би амжилттай дуусгая. Тэнд Монгол улсынхаа төвийг мандуулъя. Финиш хийжсэн бол энэ удаа тэндээс бүр ингээд контент бүтээе. Одоо рил хий. Дээрэс нь бас нэг юм чадлын хэрээрээ ийм докюментари маягийн бас ийм бүтээл гаргаад тэр бүтээл дээр бол тэнд яг юу өрнөдөө яг тэнд мөрөн гэдэг тамирчин байхаас гадна хүмүүс ер нь яаж явдгийг юу нь хэцүү байдгийг яг камер дээр гаргаад ирэхэд ингээд авахд бол жишээ нь мөрөн ингээд нэг хаппи царай өөр дээрээ тавиад өө сайхан байна ингээд уралдаж гин гэдэг боловч тэнд яг юу өрнөдгийг ямар хэцүү юмнууд өрнөдгийг гэдгийг бас харуулъя хүмүүс. Тэгээд дээрэс нь илүү ойлголт өгье автомат спортын юм хэцүү зүйлүүдийг харуулъя, сайхныг харуулъя, үнэн мөн чанарыг харуулъя. Тэгээд олон хүмүүс бас намайг дэмжиж байгаа. Тэр олон хүмүүсийн тусалцаагаар ингээд бас явж байгаа, төв бүтээж байгаа. Дээрэс нь миний артлын миний хүүхэд ч юм уу, магадгүй таны хүүхэд ч юм уу энэ спортоор хичээлээд явхад тэрний нөгөө know how нь юу юм те? Яаж тэнд ийм хүрэхэд амар байхын яаж хичээлүүл яах юм гэдэг юмнуудыг нь илүү ингээд бас хүмүүст таниулъя, мэдүүлье гэдэг зорилгоор бас энэ жил медиа багтаа явж байгаа гэдгээр онцлог байгаа. Тийм. Медиа багтаа явж байгаа нь илүү онцлог байна гэдэг чинь. Тэгээд ер нь бол одоо энэ мотоспорт, автоспорт бол хүний төвчээрийг, хурд хүчийг сорхоос гадна нөгөө талдаа одоо бас нэг хүчин зүйл нь яа харахгүй энэ санхүүгийн дэмжлэг байдаг тий. За одоо жишээлбэл Дакар бол хамгийн үнэтэй тэмцээн $300,000 багтаа шаардлагдаг гэж энэ бол Монгол мөнгөөр нэг 400 гаруй сая төгрөг болоод байна тийм ээ. Гэтэл одоо Дакараас наан олон улсын бас өөр тэмцээнүүд байдаг шүү дээ. За тэрэнд одоо ороход гэхэд наад зах нь одоо за UTV-гээр уралдлаа гэж бодоход нэг техник нь өөрөө нэг 200 сая орчмын одоо үнэлгээтэй тий. Тэгэл одоо замд нь нөгөө эвдрэл, гимтэл гарах одоо наад захын тэр ирмэн нь тасрах, масрах, банкн цоорох, барих гэдэг ч юм уу тий. Тэгэл нэмэлт тоноглолууд айгүй хийдэг юм бэлээ. Нэг жижигхэн одоо энэ баг ингээл бүсийг хийхэд хүртэл ингээл айгүй олон сая төгрөгийн үнэлгээ гараа авчдаг юм байлаа шүү дээ тийм ээ. Тэр ер нь санхүүжилт болон спонсорыг ер нь яаж босгож ийн өнгөрсөн жил анх удаа Дакарт явсныгаа бодвол энэ жил харьцангуй туршлагатай байна уу? Хүмүүсийн дэмжлэг бас нэмэгдсэн үү? Яаж ийн? Тий яг за дэмжлэгийн эхлээд тэр дэмжлэгийн тал дээр ярьчих. Ер нь бол би нэг олон хамаар дээр явсан. Тэгээд үлдсэн тунсан 1-2 компанигаа явж исэн. За тэгээд ер нь нөгөө бууж өгөх шатанда болоод за ер нь болдог ч юм уу би толгоноос Дакар гэдэг зүйлийг аваад 1-2 хоног явж үтсэн. Боли тэ нэг талаар надад амар их дарамт болж ирсэн л дээ. Мөнгө бодвол өдөр болон мөнгө бодвол яаж мөнгө болох вэ? Уг нь мөнгө биш би тэмцээн бодож явах хэвээр. Тэмцээнд яаж уралдах, юу өмсвөл, юу хамгаалт яах вэ? Яаж бэлтгэлээвэл би энд хурдсах, хурдан явах уу талаар бодож явах. Эсрэг талаасаа би өөрөө мөнгөө яаж болох вэ гэдгийг бодоод байгаа байхгүй. Тэгэл за ер нь болохгүй юм байна. Одоо яа нэг хамгийн сүүлчийн арга болох намаа дэмждэг нэг олон хүмүүс байдаг. Тэднэрсээсээ багч гисэн ингээд дэмжлэг аваад явъя. Ингээд явбал яах вэ гэдэг бодоод тэнгуүтээ нийт миний зардал 550 сая төгрөг юм бол миний туулгаж байгаа тэмцээний нийт километр 8000 км. 550 саяыг 8000 км туваах юм бол 1 км-ийн зардал нь мөрөнгийн болон медиа багийн хамт олонныхын зардал 1 км-ийн 68700 гэж гарсан. Тэгэд хүмүүсийг намайг километрээр чамаагүй, метрээр чамаагүй дэмжиж намайг болон Монгол тамирчнаа багтаа нь урагшлуулаач гэдэг ийм донешн үүсгээд явсан. Тэгээ энийг маань ойлгоод 20,000 30,000 хүмүүс намайг ингэж дэмжиж манай пэйж хамгийн анх 15,000 дагагчтай байсан. Facebook пэйж. За Facebook пэйж нь Пүрэв дорж мөрөн доор зурслуу мотоспорт. Харин Пүрэв дорж мөрөн мотоспорт гэдэг пэйж байгаа. Тэрүүгээр ингэ бичлэг хийгээд намайг дэмждэг маш олон фэнтэй болоод хүүхдүүд ч бай, хөгшин хүмүүс ч бай тэнд
7 настай хүүхдээс бараг 70 настай хөгшин хүртэл өвөө эмээнэр хүртэл наваад дэмжиж яах вэ ийх үү ингээл бичлэг ингээд хийгээ явсан чи айгүй хүмүүс гарч ирсэн. Тэгээд намайг ингээ нөгөө метрээр километрээр намайг ингээ урагшлуусаар хагаад одоо ингээд бараг 5000 км орчим. За би нийт туулах замаа 8000 гэжсэн боловч одоо бараг 5000 км хүрхээ явж байгаа. Тэгвэл яг ингээд хүсээ зөрөөд болдгийм байх гэдгийг нэг удаа мэдэрсэн. Хоёр дахь удаа ингээ мэдрэхээ явж байгаа. Тэгэд амар их тийм ад жаргалтай байгаа. Намайг ингээ дэмжиж явж байгаа хүмүүсийг хараад байж чадхаараа яаж чамаагүй байж чадхаараа хүмүүс над руу холбогддог байхгүй. Шинэ ах нэг юм зарж байна. Энийг ингээ хойлоо зараад ингээ ч юм уу. За эсвэл бүр нэг зах дээр нэг юм зардаг хүн хүртэл ихчт нэг юм байна. Чи нэг аваад өөрөө зараад мөнгөний авчих. Жишээний ийм тохиолдлууд амар гардаг. Нэг талаасаа нөгөө тэр хүн надад ингээ байдгаа барьж байгаа нэг талаас надад амар хэцүү байхгүй. Би тэр хүнийтэй ингээ өдөр тутмын те амьдралаа яа гэж байгаа хүн хүртэл намайг дэмжиж ийн гэхээр нэг талаасаа амар хэцүү. Нөгөө талаасаа вау нэр хүмүүс намайг ямар амар дэмжиж байна. Би ингэж яхад ямар арчаагүй юм бэ? Ингээ бууж өгөх гээд ингээд бодох жишээний би ямар арчаагүй юм бэ гэж тухайд бодож исэн. Тэгэл одоо бол тэр болгонд хурцлагдаад ингээд явж байгаа. Хажуугаар нь бэлтгэлээ хийж байгаа. Би бэлтгэлээ хийж байгаа бичлэг тавихгүй байгаа. Яг гэх юм бол би харанхууд жоох өглөө ингээд босоод бэлтгэлтэй явбал ингээд чимээгүй хөдөлмөрлж байгаа гэдгээ ингээд үр шимийн уралдаан дээр мэдрүүлээ. Тэгэхгүй тэгэл нэг худлаа нэг юм бэлтгэл хийж байгаа. Нэг бичлэгийг рилийг ингээд ч юм уу эсвэл стори хийх нэг худлаа авах. Ямар ч үсэн би ингээд бэлтгэлээ хийгээ явж байгаа. Өглөө 7 хоногт 3-4 бэлтгэлийг нэг өглөөдөд нэг 6 цагийн бэлтгэлээ хийгээ явж байгаа. Тэгээ хажуугаар нь дээрс нь бичлэгээ хийгээд манай медиа баг бол ингээд хамт олон энд зөриөд хичээгээд ингээд явж байгаа гэдэг ер нь хүмүүс ойлгоцсон дөө. Тэгэл ер нь сэтгэл хөдлөл маш өндөр байгаа. Тэгээд мэдээж хэрэг тэнд намайг юу хэлэж байгаа бол гэдгийг мэдж байгаа маань бас давуу тал болж байгаа байх гэж ойлгож байгаа. Тэгээд таны түрүүний асуужсан асуулт байгаа штэ нөгөө нэг яг юу фильм фиа. Тийм одоо ингээд жишээлбэл Дакарт ороход бол яг Дакараас одоо заагдсан тэр өөрсдийн стандартууд юм бэлээ тийм ээ. Одоо дөрөв дугуйт дээр бол FIA-гийн стандарт гэж байгаа бол мотоциклэн дээр бол FIMI стандарт гэх тийм. Гэтэл одоо тэр FIA-гийн стандарт, FIMI стандартаар өөрсдийн тэр одоо техникээ тоноглоно гэдэг бол одоо маш өндөр зардалтайгаас гадна Монголд энэ бас хийгдэх боломжгүй байдаг юм бэлээ. Тэг яг би нөгөө Монголоос одоо анх удаага мотоспорт болон автоспортын олон улсын хэмжээний мастер болсон одоо анхны ганц эмэгтэй байгаа шүү дээ. Батундрал эгчтэй бас бид хоёр танилуд. Тэгээ Батундрал хичээс бас би нэлээд мэдээлэлүүд ер нь сонсч ирсэн байхгүй. Тэгэхээр одоо тийшээ явахдаа FIMI стандартаар тоноглох нь бол бас одоо их чухал сорилт болоод байна тийм ээ. Тий. Тэнд яг нөгөө тодорхой хэмжээний дараалцал бас байгаа. Би бол хэрвээ би яг Монголоос техникээ аваад явсан бол би айл хэдийн Испанд очсон мотоциклаа шалгуулад Сауди Арабид тухайн уралдаан болно. Сауди Араб руу усан онгоцонд очиад мотоциклаа эхлээд шалгуулад тэнцэх хэмжээний фильм холбоонд тэнцвүүгүй юу шалгуулад цаашаа ачуулах хэрэгтэй байсан боловч би болохоор энийг төтлөөд тэгээд зардлын хувьд гэх юм бол тийм амар зөрүүгүй байсан учраас нэг багийг сонгоод за тэнд Испани Extreme Race гэдэг нэртэй баг миний өмнөөс миний мотоциклыг шалгуулад би тэдний багаас ямар үйлчлэг авч байгаа вэ гэх юм бол надад мотоцикл гаргаж өгж байгаа. Дээрээс нь унтаж хөвтөх газрыг надад өгж байгаа 14 хоногийн турш уралдахад. Тэгээд дээрээс нь мотоциклд шаарддаг дугуй болон гууж байгаа гэж ярьдаг мөс одоо хагардгүй юм мөс байдаг. Энгийн дугуй машинд байдаг дугуйнуудаас бол өөр машин болон мотоциклд байдаг удаас. Тэгээ эдгээр тоног хэрэгсэл за дээрээс нь замын дунд солигдох сервисийн материал эвднүүдийг бүгднийг цанаас нь гаргаад тэгээ дээрээс нь над багийн менежер хүртэл гаргаж өгдөг. За тэр багийн менежер нь жишээ нь гэх юм бол за мөрөн чи маргааш 600 км уралдаанд 600 км-ийн тэдэн өвн чи ийм 9 маахан дундуур тэдэн өвн чулуу дундуур ч юм уу эсвэл хэдэн өвн энгийн тренер уралдах юм байна гэдэг ингэж зөвлөж ярьж өгдөг тийм хүн бүртэл байдаг. Тэгвэл энэ багаас надад ийм үйлчлэгнүүдийг үзүүлээд 85,000 орчим евро байдаг. Одоо энийг бол би шууд хэлчихье гэж бодож байна. Яа гэх юм бол энэ зардлын мөнгө гэдэг залуу яг ямар учраас яг ямар мөнгө өрөх гээд ийм юмнуудыг цуглуулад байгаагаа бас би бас тодорхой байлгая гэж бас хичээж байгаа. Тэгээд цаашдаа бас ингээд контейнерээр харуулад бас явъя гэж бодож байгаа. Тэгээд 85,000 еврог ерөөсөө тэр баг руу зарцуулна. Тэрнээс гадна гарч байгаа зардлуудыг бол би нэгт медиа бага тэр Дакар гэдэг зүйл бүртгүүлэх ёстой. Медиа багийн нэг хүнийг бүртгүүлэх 6,000 евро, 10,000 евро орчим байдаг жишээний. Тэгэл
Дээрээс нь 2 хүн авч явж байгаа бол нэг 10 мянган евро гэл ингээд зардлууд маш их гарна л да. Тэнд очиод 14 хоногийн турш тэр надтай хамт явж байгаа хүмүүс намайг дагаад 8-9 мянга орчим километр явахын тулд машин хэрэгтэй, хоол хүнс хэрэгтэй, буудал байрлах газрууд хэрэгтэй гэх жишээний ийм зардлууд хүртэл гараад явж байгаа. Тэгэл ер нь ингээд юмнууд маань ингээд бүтээд зардлуудаа ингээд тодорхой болгоод ирсэн л дээ. Тэгээд ингээд амжилттай сайхан явж байгаа. Тэгээд Испани багаас надад тэр материалыг гаргаж өгөөд тэр фильм тэнцэх юмнуудыг нь бол гаргаад өгөөд ачуулаад ер нь процессууд нь болцсон. Тэгвэл одоо Монголоос миний зүгээс болохоор хувцаа бариад явна. Монголынхаа тугийг Монгол дээлтэйгээ зүнхлээд явна. Сайхан бас нэгэн зорилго маань бол 2 туудагаа сайхан Монголынхаа тугийг тэр олон 60 гаруй тамирчин хэдэн мянган хүмүүсийн өмнө телевизүүдийн дэлхийн топ телевизүүд сууг тэнд сурталчилж байгаа. Тэрний өмнө сайхан дээлийн хүмүүсд гарахыг бас зорж байгаа. Тэгээд дээрэс нь бас бидний өөр яг зүйлүүд нь бас юу гэдэг вэ гэх юм бол хамгаалтын үед бид нэр заавал шаардлагатай зүйл нь фильмийн холбооноос шаарддаг зүйл нь гэх юм бол энэ жил бүр брэнд ингээд ийм брендийн ийм каскыг заавал зүүх ёстой гэдэг юм хүртэл нэрсгээ төгссөн байдаг. Тэр нь фильмийн ийм стандартын одоо EC Европт үйлдвэрлэдэг ийм каск байх ёстой. Aerox гэдэг брендийн Aviator гэдэг каск байх ёстой гэх жишээний. За дээрэс нь гэх юм бол миний хамгаалтын хувцас хэрэгслэн дээр миний цээж болон нуруу мөр хүзүү хамгаалах хэрэгсэл маань бол airbag-тэй машины уртал цохилт авахар хагардаг гэр байдаг шүү дээ. Тэрийг моцелкны хувцсан суйрлуулад өгсөн тийм хамгаалт заавал зүүх ёстой гэдэг хэмжээний юм нөө стандартууд байдаг. Эднэрсийгээ бэлдээл тэнд очиод уралдана гэсэн үг. Одоо Дакарт ер нь 1000 гаруй одоо тамирчид ингээд материалаа өгдгөөс тэнцэнээс нэг 10% нь буюу 100 гаруй л ордгийн билээ тий. Тэгэхээр тэр Дакарт оролцох эрх авах нь өөрөө маш хэцүү байдаг. За эрхээ авахын өмнө одоо бас айгүй их оноо цуглуулах олон улсын хэмжээнүүдэд олон улсын хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцох юм шаардлага үүсдэг юм билээ. Тэгэхээр мөрөн яг 3 жилийн хугацаанд Дакар руу явах гад хөөцөлтөд бүтсэн ч гэсэн урталт нь бас 10 хэдэн жилийн энэ хичээлсэн хөдөлмөр зорилго мөрөөдөл нь байгаа. 6 настайгаас хойш хичээлсэн гэж хэлсэн тийм ээ. Энэ бол 3 жилийн асуудал бол биш л гэж би хэлэх гээд байна л да. Тийм ээ. Тий. Тэнд яг хуу тодорхой хэмжээний миний өмнө унжсэн уралдаан тэмцээнүүд орж байгаа. Бас тэр нь түүний хажуугаар дэлхийн аваргын тэмцээнүүд заавал орсон байх гэдэг шаардлагууд байдаг байхгүй юу? Тэгэнгүүт яг энэ тэмцээнүүд бас ороход намайг түлхсэн олон холбоо байгууллагууд, клубүүд, хамт олон хувь хүмүүс, дээрс миний эцэг хүртэл байдаг. Тэгээд энэ тэрний өмнө орсон дэлхийн аваргад ороогүй байсан бол би орохгүй хэрвээ тэнцэхгүй байх тийм боломжтой байсан. Тэгээд дашрам дэлгэхэд одоо тэдгээр намайг хүмүүс тас тий. Одоо чин сэтгэлээсээ баярлаа гэж хэлмээрэн та хэдийн маань сэтгэл зүрх намайг дэмжсэн, намайг түлхсэн тэр тусламж одоо сайхан үгс байгаагүй бол би өдөөд Дакарт 2 туудаага бас зорихгүй байсан байх гэж бас бодож байна. Тэгээд маш том зүйлийг энийг дотор нь орж ил юм. Тэгэхээр амар тийм сэтгэлийн хаттай, дарамттай өдрүүд бас маш олон өнгөрч ин, завгүй өдрүүд өнгөрч ин. Тэгэл хард нь гарахын тулд намайг олон дэмжиж байгаа хүмүүсийн итгэлийг нь бас эвдчихгүй юмсан гэл ер нь явж ин да. Жилд ер нь тэмцээнүүд нэг багтаал 2-3 хоног үргэлжлээд ах шиг гэдэг тийм ээ. Тэгэхээр ер нь нэг жилийн 365 хоногоос хэдийг нь моциклны дээр өнгөрүүлж байна. Тэрийг яг тэдэн өдрийг гэж тооцож байгаа. Тэгтээ баг тэмцээн бэлтгэлгээл нийлээд тэрэ багцаалт бол бэлтгэлэх юм бол тэгэл яг тоогоор мэдэхгүй нэ. Замбрааг өгөх. Энэ шиг мөрний дэлэн дээр Монгол үүсдэг гэдэг шиг би ч моциклийн сандал дээр л ерэн одоо баг өсч томорчтой хөгшөрж явна да гэдэг шиг тэгэл явж ин да. Тэгээд аав нь бол яг одоо энэ спортын хүн шүү дээ тийм ээ. Аав нь 2004 онд бас өөрийн гэсэн клубтэй байсан. Тэр үеэс аливаа дагалдаал клубийнхэнтэй хамт хөдөөгаадаа явдаг, тэмцээн уралдаанд ороход ингээ хамт байдаг байсан гэдэг ингээ ярьцлагыг би бас уншижсэн. Таны аав бол бас олон улсын хэмжээний мастер хүн, пүрэвд орж одоо энэ спортод оруулсан хүн гэх юм уу багш нь гэж бас одоо хэлж болохоор штэ тийм ээ. Тийм. Тэгээд аав нь өнгөрсөн жилийн Дакар руу хамт явсан баг. Тэ? Өнгөрсөн жил хамт яв. Энэ жил яах вэ? Энэ жил мөнгө санхүүн бас дэжгүй ер нь явчих гал бас виз мизгэл ер нь хөөцөлдөж байгаа. Монголоос ер нь хэдүүлээ явах төлөвлөгөөтэй байна. За Монголоос энэ удаад 3-4
Одоо яг толцсон байгаа ч гэсэн яг тоогоо гаргаагүй. Яагаад гэх юм бол энэ чинь нөгөө яг л төр өвчтэй болмотой болчиход байгаа. Тэгээд нэг хүн гээд гэх юм бол бас л зардал маань ихсч гээл уг нь хамт явъя туслая гэсэн ойр дотны мундаг ах нарч байна, найз нарч байна тэгэл яалтчгүй. Шууд төр өвчтэй болмотой болчиход. За Дакарын одоо явцын дунд 1000 гаруй тамирчин за нэг 70-80 орчим орны төлөөллүүд 5 англиар уралддаг гэж хэлсэн тийм ээ. Мотоцикл 4 дугуйц UTV тэгээд T1 T2 гэж англиар засах шиг байгаа тийм ээ. Машин трак гэдэг ингээд одоо мотоциклоор уралдлаа гэж бодоход жишээлбэл тэр кроссных нь одоо урталт өрүүлэн дээр нэм жижигхэн юм дийлэгцээдэг штэ тий. Тинчнээсээ мапаа хараадах шиг байдаг. Яаж тэр илсэн манхан дунд замаа олоод зүг чигээ олж явж гинэ нэгдүгээрт. Хоёрдугаар асуудал тэр илсэн манханд тийм хүнд хувцастай, касктай, халуунд өдрийн хэдэн зуун километрийг тасралтгүй туулахаар одоо хүн ер нь дотроо юу бодогддог вэ? Дотроо юу? Дотор зориг ээж аавнууд нь харагдана, хүүхэд харагдана, их нар харагдана гэл навд дэмцээ олон хүмүүсийн дэмжлэг артал харагдана. Тэгэл хараагаал ямар хэцүү юм бэ. Гэтэл би дуусах хэвээр. Би энэ дуртай шүү дээ. Би дуртай юм хийгээ явж байгаа шүү дээ гэж өөртөө хэлдэг л дээ. Чи дуртай юм хийгээ явж байгаа. Чи Монгол улсад төлөөлөд явж байгаа тамирчин шүү дээ. Чамайг харж байгаа чамайг амжилттай бас дуусгачаасаа ингэчээсэй гэсэн хүмүүс байгаа штэ гэл өөртөө ярина. Мотоциклтайгаа ярина. Хоёлоо чадна шүү. Дуусгах шүү гэл ер нь бодно. Тэгэл заримдаа болохоор би яг юу хийгээ явж байгаа юм бэл. Ямар хүнд юм бэ гэл өнгөрсөн жил би чи ямар ч нүдэндээ нөгөө нэг харагдж байгаагүй юм хараа явж байгаа штэ. Биеэрээ мэдэрч байгаа нөгөө гар нь бол ингээл цэврүүтэл нуруу хуруугаар татаал хөлний шүрмэс татаал гэл тэр чи өглөө 4 цагаас оройны 4-5 цаг хүртэл за зарим тамирчдын хувьд хэрвээ тэр тамирчин ямар нэгэн саадал гараад ч юм ямар нэгэн болсон бол 9 цөлд хонох хэмжээний хүртэл өдрүүд байна. Тэгээ яг харагдж байгаа шиг тийм дулаахан ч биш тэр чи өглөөдөө маш хүйтэн байжснаа өдөртөө 30-40 градус болдог. Яг бүр юм сони эрстэйс. Тэгэл яг тийм юмнууд тэгэл хамгийн ихэнд гэр бүл ер нь нүдэнд харагдана. Хоёрт намайг дэмжсэн ямар олон хүмүүс байгаа лээ. Би тэрийг хугалж болохгүй шүү. Тэр урмыг хугалж болохгүй хичээнэ. Гэл ер нь их юм бодогддог дөө. 8000 орчим километрийг 14 хоногт одоо туулж дуусгахад өдөрт ер нь дунджаар нь хэд орчим километрийг туулж байна. Өдөр бүр одоо харилцан адилгүй замыг туулдаг уу яад юм бол эсвэл одоо тухайн өдөртөө нэг юм өөртөө тийм зориг тавиад ч юм уу багаараа за өнөөдөр яг тэдийн километр дээр хүрэх ёстой шүү гэсэн тийм лимиттэй явдаг уу яад юм бол. За энэ жилийн үед би 79 номерт уралдаж байгаа. Яагаад 79 номерт уралдаж байгааг хэлж байгаа гэх юм бол Dakar гэдэг аппликейшн үүдэг. Тэр аппликейшн дээрээс утсаараач бай, вебсайтаас нь ч утсан дээр аппликейшнтэй ч бай 79 номерыг хэрвээ favorite тамирчнэрээр тавиад харах юм бол намайг хаана явж байгааг хүртэл харж болдог. Тэгээд дээрэс нь тэр өдрийнх нь уралдаанууд тус бүр нь хэдэн километр явах. За тэгээд дээрэс нь хэдэн километр явахдаа тэр бол яг өдрийнхөө километрийн гадна янз бүр байдгаас гадна замынхын төрөл нь хүртэл янз бүр байдаг. За тэдэн өвн санд, тэдэн өвн дүүн, за тэдэн өвн энгийн чулуутай хөрс ч юм уу ийм юмнууд нь хүртэл гарцсан байдаг. Тэгээд заримдаа бол биднээс нэг 700-800 явах ч өдөр байгаа. Заримдаа биднээс нэг 200 км явах ч өдөр байгаа. Тэгэхээр яг тухайн өдрийнхөө бас нөгөө нэг замынхаа онцлогоос л болж тэрийг тааруулдаг байх гэж бодож байгаа. Тэгээд зөвхөн бас ингээд уралдаад байхаа хажуугаар биднес чи яг уралдаан тийм нэг сорилт хэсгүүдтэй. Яг ямар сорилт хэсгүүд вэ гэх юм бол маратон стейж гэж үүдэг. За маратон стейжийн өдөр нь яг юугаар онцлог гэх юм бол биднэрс багийнхантайгаа нэгт уулзахгүй өөр газар. Бага байгаа газараас өөр газар очиж байрлана. Тэнд ямар нэгэн мотоциклында сервис хийх нь хориотой. Сэлбэггүй сервис хийх хориотой. Тэнгүүдээ тишигээ 700-800 км очичоод ямар ч сервис хийхгүйгээр ямар ч багаасаа хол очоод тэгээ буцаж ирдэг байхгүй. Тэнгүүд ямар нэгэн байдлаар энэ уралдааны дунд ч юм уу за эсвэл төгсгөлд нь яаж хийж аргалаа очсон чиг тэндэл ер нь дуусах тийм өдрүүд бас байдаг. Тэгээд хамгийн сүүлийн өдөр өнгөрсөн жил бөөн гараа гэж байсан. Тэнгүүд яг 10-10-аар нэг гарнаас гарч исэн тийм өдрүүд бас байгаа. Тэгээд өөрөөс 2 өдөр мөдрөөр бас юм маратон стейжтэй адилханаар бас юм тусламж авахгүйгээр
өөр газар очиж байрладаг өдөр байгаа. Өөрөө майхнаа засаад ингээд тусдаа унтдаг. Гадаа шууд дэлгээл шууд унтаал маргааш өглөө нь гараал явах тийм челленж хийдэг юм өдрүүд бас байгаа. Яг зүгээр шууд уралдаад бас байдаггүй. Дотороо сольтууд тий. Одоо марафон стейжийн үед техник нь эвдэрх юм бол тэгэл тэмцээнд дууссана гэсэн үг үү? Тэмцээнд дууссана. Тэгэхээр чинь тэр зам дээрээ техникээ эвдэхгүй маш өндөр ур чадвартай мэдрэмжтэй явах хэрэгтэй болж таарж байна. Тий яг тийм өдрүүдэд бол нарийн тооцоололтой за юм эвдэхгүй байх хэрэгтэй гэдэг. Ер нь сэтгэл санааны их дарамттай өдрөлтөө тамирчдын хувьд л. Тэгээд юм эвдэхгүй байна, мотоцикл эвдэхгүй байна гэдэг бол амар хэцүү төр чинь. Бид нарсын яг явдаг зам Монголын одоо хотоос гараад явж байгаа хөдөөний зам биш. Тэнд чинь хамгийн хүнд нөхцөлийг бүрдүүлээд 8 км зам хийсэн. Тийм учраас нэг унахгүй байх, бэртэхгүй байх гэдэг бол яг нөгөө айгүй хэцүү учраас энэ тэмцээн өөрийгөө харуулдаг л да. Дакар бол Дакар гэдэг топ тамирч хүртэл хэлдэг. Хамгийн хүнд нөхцөл, хамгийн халуун, хамгийн хүүтэн өдрүүд том манхан хэлсэн манхан дундуур явдаг. Учраас одоо нөгөө нэг хамгийн хүндэл гэдэг юм л да. Одоо чи сая хэллээ хэдэн километр нь дюн, хэдэн километр нь санд, хэдэн километр нь одоо тэр юу гэмтэй одоо тэр чулуулаг, молуулаг янз янзын юм хөрсний бүтцтэй газар нутгуудаар явах нь шүү дээ. Тэгэхээр энэ чинээс юу н бүгд л айгүй хэцүү бах. Одоо жишээлбэл лисэн дээр явхад ямар мэдрэмж төрдөг вэ? Нөгөө талаасаа маш их одоо нөгөө юутай үргэс дурмлуудтай жижиг юм шороомор жижиг юм чулуулагтай дугуй их хагарах эрсдэлтэй ч юм уу тийм бас хөрсөн дээр их явдаг байх тийм ээ. Яг эднэр дээр явахын ялгаа болон мэдрэмжүүд нь юу байдаг вэ? Мэдрэмжүүд нь өнгөрсөн жил хүртэл бүгд л шинэ байсан л та. Яг өнгөрсөн жил гээд яриад байгаа бол чинь 2025 онд 1 сарын 3-наас 17-ны хооронд уралдсан. Энэ жил 2026 оны 1 сарын 3-наас 17-ны хооронд зохиогдсон. Тэгээд яг байж болох яг ус гол гэхээс бол бусад бүх тэнд бартай байсан хад чулуутай яг эндүрэ төрлөөр уралддаг тийм замч байсан. Тэг яг таны сая хэлжсэн нөгөө өргөстэй моднууд хүртэл байдаг. Нөгөө чацрын мод гэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан тийм шугуу муугаар аягүй хуралдус. Тэр өдөр нь хөл гарлуу их урт өргөснүүд орно. Тэрийг дундын байраа буюу тэг 15 минут цэнэглэлтийн хэсэг тэрс нэг жоохон амраад тэгээ явдаг хэсэг бо. Тэрнэрстэй нөгөө эмчээр нь ахуулж барьдаг. Тийм хүнд нөхцлүүд их байдаг. Зам нь юу н янз бүртэй. Тэгэл тэр болгонд ингээл өөрийгөө дасах хэрэгтэй. Монгол хүний онцлог нь юу юм гэдгийг л одоо юу н тэн дээр их харсан шүү дээ. Би жишээ нь анхныхаа удаа шүү дээ. Тэгсэн хэрнээ яг тэр онцлогуудад ингээд тохироод тасаад ингээд яваад байгаа бас өөрийгөө илүү хордон тасж байгаагаа мэдэрсэн гэх юм уу. Яг 6-7 дахь өдрөөс эхлээл миний нөгөө нэг статус хүртэл ингээд урагшлаад ирсэн байна. Юмдаа тасаад сайжраад тэр дээрээс нь яг 2025 оны Дакарын хувьд миний мотоцикл эвдрээл олон асуудлууд ус яг үдчихсэн хүмүүс л мэдэх. Нэг өдөр хаах суралдааны бүр ингээ канселах жишээний өдрүүд байсан. Тэгэл нийт дүнгээр би чи нилээ хойш болчих жоох байхгүй. Тэгэл сэтгэл санааны хувьд арай бас нэг юм дүн харахгүйгээр зүгээр өдөр өдөртөө гоё амжилт үзүүлээд явъя гэдгсэн чинь ингээд нэг юм сэтгэлийн дарамт байхгүйгээр замаа туулахаар илүү амжилттай явах ч юм уу ингээл юунууд суралцсан өдрүүд бол айгүй их байсан. Мотоциклных нь ер нь жин нь хичнээн орчим километр байна. Одоо миний таамаглаж байгаагаар илсэн манхан дунд ч юм уу маш юм өгсүүр газар дээр магадгүй мотоциклтайгаа унчих юм бол тэрийг босгож ирээд дээшээ өөдөө газар хүч аваад явна гэдэг бол бараг боломжгүй юм шиг айгүй хэцүү л санагдаад байна л да. Одоо түрч гаралтай биш. Ер нь ийм бэрхшээлтүүдийг яаж туулах юм бэ? Биеийн хүчний дасгал масгал хийдэг үү? Тийм, биеийн хүчний дасгал хийж байгаа. Өнгөрсөн жилийн үед манай төмөр ах намайг бэлдэжсэн. Энэ жил бас бэлдэжсэн боловч би бас нэг юм эмчилгээнд орох шаардлагатай болоод тэгээ манай төмөр ахын хувьд бас нэг биеийн асуудалтай болоод тэгээд одоо болохоор бас нэг юм боксing ч юм уу юм жоохон төсвөрийн юмнууд бас сайн хийх хэрэгтэй байдаг учраас бас хуваараа өөрөө хийгээд бэлтгэлээ хийгээ явж байгаа. Тэгээд яг таны хэлсэнчлээ яалтчгүй одоо биднэрийн мэтгээр нь урд богд дуулна шүү дээ. Богд дуус шиг хэлсэн махан тэнд хэдэн мянгаараа төгсөшгүй байгаа. Ийм махнууд руу 70-80 гарац, заримдаа 60 гарацын өөдөө яг өөдөөс чи хан босоод ирнэ яг тулж очиж харах юм бол. Эднэс рүү тэгээд зүгээр хөрсвш эсвэдэг. Тэгэл энийг туулах хэрэгтэй, дундан зогсох юм бол дахиж бууж байгаа тэглэх хэрэгтэй. Амар ядардаг бүр. Тэгэхээр шиг хэрэг дунд зогсоолол дээшээ гарах боломжгүй буугаад дахиад хүчээ аваад ирчих юм тий. Ерөөсө дуусан дуслаа л гарсан. Тэгэл тийм асар том өндөр юмны дээр нь гарангууд цаашаага төгсөшгүй олон махнууд хүлээж ийн гэхээр сэтгэл шөөд оноо нэг энгийн юм бол. Тэгэл яг эдгэрийг даваал туулж гарах хэрэгтэй гэл
бодоол яваал тэгэл өдрөө дуусгадаг. Амар өдрүүд дуусаал багийнхаа менежерс ирэл. За дараагийн өдөр яг ямар байх вэ? Бүр хүндлэж. Тэгэл ер нь чанга. Гэхдээ би чадна гэж зорж байгаа учраас энэ жил ч гэсэн чадна. Тэгээд энэ жилийн хувьд гэх юм бол дахиад баг 70-аас 80% шин замууд хүлээж байгаа. Тэгэхээр хэдий туршлагатай байгаад ч яг хөрсийг мэддэг байсан ч гэсэн шин замууд байгаа гэд сая мэдээлэл гарсан байсан. Тэгэхээр бас тэнд намайг бас шин зам хүлээж байгаа. Тэгээд нэг талаасаа тэсэн яд хүлээж, нөгөө талаасаа бас сандарч байгаа. Мотоциклыг одоо замын дунд эвдрэл гарах үед өөрөө сервис хийж засдаг уу? Аль эсвэл одоо баг нь харалтаа ч юм уу ойрхон ингэ явж идэг уу? Яадаг юм бол? Нөгөө яг энгийн машин техник хэрэгслэл биднээс явж байгаа замаар яагаад ч вэ? Тийм учраас ирээд надад туслах боломж маш хомос. Хэрвээ ямар нэгэн байдлаар засмалтай ойрхон бол тэр яг байж болох юм. Гэхдээ сүлжээ бариад тэрнээсээ холбогдох нь ер нь бол байж болохгүй зүйл. Өнгөрсөн жилийн хувьд харин азар нөгөөдтэйгээ холбогдоод дундын барин дээрс ахвал явсан. Тэгээд юуны хувьд мотоциклийн та түр нэг асуужсан хувьд болохоор биднээс мотоцикл чинь 175 кг жинтэй бензинээ хийгээд тэгээд дээрэс нь миний өмсөж байгаа гутал өөрөө нэг 3-5 кг жинтэй дээдлийн хувцснуудтайгаа нийлээд баг би ч өөрөө заавал ус уурж явах хэрэгтэй. Фимийн бас стандартын нэг нь 3 литр ус уурж явах хэрэгтэй байдаг. Тэгвэл тэрийгээ ингээд үүрээд каска өмсөд явахаар би ойролцоогоор нэг 15-аас 20 кг хүнд явж байгаа гэсэн. Тэгээд дээрэс нь мотоцикл маань өөрөө баг 170 кг орчим байгаад. Тэгэхээр тэр их килограммыг эсэн дээр авч явна, хорттой явна гэдэг бол ер нь бас чанга даваа л да. Гэхдээ асуудалгүй. За өстө үнэхээр өстө Дакар бол Дакар гэдэг шиг л амар сорилтл сонсогдож чинь бүр амар гэдэг нь одоо хүн сонсоод айхаар хэмжээний сорилт шүү дээ. Тэр бол 170 кг-ийн техникийг эсэн дээр магадгүй усны дараа босгоо доошо буугаа дахиад ишээ гарна гэдэг бол гэхдээ энэ бол зөвхөн нэг моментийн л асуудал байгаа байхгүй юу? Яг энэ шиг 14 хоногийг тулна. Гэдэг ингэхэр чи одоо тий үнэхээр бас тэсвэр хат хүний одоо бие бэлтраас болон оюун санаанаас гарч болох тэр дээд хэмжээний тэсвэрийг шаарддаг ийм уралдаан, ийм экстрим спортын нэг төрөл байна гэж харж байна. Тэгээд хүнд мөчийг даван туулсны дараа илүү ер нь хүчрхэгжсэн үү? Одоо зарим хүмүүс бол Дакар бол үнэхээр хэцүү юм байна. Дахиж миний давах биш юм байна гэж болж байгаа тамирчид олон байгаа. Гэтэл мөрөнгийн хувьд би 2 дахь удаага орно гэдэг энэ жил ингээд зориод дахиад тэнцээд ирхээ аваад ингээд явах гэж байна. Түрүү жилийг бодвол сэтгэл зүйн хувьд яг сандарж байгаа гэж байгаа боловч жоохон давуу тал үүссэн үү? Тий, оролцсон тамирчин гэдгээсээ давуу тал нь туршлагатай. Яг ямар хөрс хүлээж байгаа, яг ямар хуу орчноор явуулдаг, ямар хүнд вэ гэдгийг би мэдж байгаа учраас бол тэнд нэг гайхаад байх юм бол байхгүй, нэг шин юм бол биш. Мэдээж ирэх хүнд, гэхдээ би туулах ёстой гэдгийг дотроо мэдж байгаа зорилготой байгаа. Тэгэхээр бас тэр нь илүү давуу талтай гэж харж байгаа. Одоо 8000 км замыг туулах ёстойгоос 5000 км-ийг нь туулах санхүүжилтэнд бас үлдсэн 3000 дотоо байна гэж байна. Мөрөн хизээ нисэх чинь тэмцээн хэднээс хэдний хооронд вэ? Одоо ямар хугацаанд эцсийн байдлаар санхүүгээ босгосон байх ёстой вэ? Би болохоор 12 сарын 28-нд гэж төлөвлөж байгаа. Тэгээд намайг бас Монголын нөгөө нисэх хүчний авиа компаниудаас бас дэмжиж юм болоо гэдээ бас бичиг хөргүүлэл явж байгаа. Хэрвээ тэгэх юм бол зардал маань ус жоохон ч гэсэн өнгөрнө. Тэгээд тэрнээс шалтгаалаад би 12 сарын хэдэнд нисэхээ бас хүмүүс зөндөл асууж байгаа. Тэгээ 28-нд гэж төлөвлөж байгаа. Тэгээд биднэрсийн зүгээс бол одоогоор 3-4 хүн тэнд очихоор 12 сарын 28-нд нисэт явахаар төлөвлөж байна. Уралдаан 1 сарын 3-наас эхэлнэ. 17-ны хооронд 14 хоног уралдана. Тийм байгаа. Тийм төлөвтэй явж байгаа. Дакар бол дандаа Сауди Арабид болдог уу? Гэрэн тийм байгаа. Одоо өмнө бол Европын улсуудаар болж исэн. Одоо тэгвэл Сауди Арабтай сүүлийн гэрээ нь болохоор яг хэдэн жилийн мэдэхгүй ч одоо энэ бол 48 дахь удаагийн Дакар. Энэ Дакар бол Сауди Арабид болно. Ойролцоогоор сая сүүлийн 4 жил Сауди Арабид гэж зохион байгуулагдаад явж байгаа тэмдэгцээ. 47 дахь Дакарт оролцох үед буюу сая өнгөрсөн 1-р сард одоо орсон тэмцээнийх нь хамгийн хүнд мөч юу исэн бэ? Яг энэ мөчөд л би чадахгүй байна гэж ботсон зүйл юу н байгаа юу? Хүнд мөч нь яг нөгөө мотоцикл техник эвдрэх мөчлөл яг тамирчны хувьд хэцүү, хамгийн хэцүү момент. Тэгээ дээрэс нь жижиг ч гэсэн гэмтэл хаанаа ч гэсэн авсан үлдсэн
4-5 мянган километрийн уралдаанаар надад бодно л тэр 4-5 мянган километр тэр жижиг хөвдөлтийг төсвөрлээд явна гэдэг тэр нөгөө айдас нь аюу хэцүү байсан гэх юм уу. Сэтгэл санааны хувьд ер нь тэгэл тамирчууны хувьд мэдээж хэрэг нөгөө гэмтэл бэртэл тэгээд хэрвээ техникийн спортоор хичээлдэг бол техник нь нэвтрэх мөчлөл ер нь хамгийн хэцүү байдаг. Би нэг сони юм асуух гэдэг нь. Экстрим спортод орсон нэг хүн тэр мэдрэмжийг авах гад улам ахиулаад байдаг тийм ээ. За өнөөдөр жижигвтер уулнаас гулгасан бол маргааш арай илүү өндөр, тэрний дараагийн өдөр бүр өндөр, тэрний дараагийн өдөр бүр хад асганаас ч юм уу, тэрний дараагийн өдөр онгоцноос үсрээд буух ч юм уу тийм ээ. Одоо гих мэтчлэн тэр экстрим спортоос авж байгаа мэдрэмжийг улам ахиулна уу гэхээс буцагцсан байхгүй юм шиг надад санагдаад тийм. Чи энэ тал дээр юу гэж боддог вэ? Тий, яг би л ялгаагүй л тий. Анх хотын аваргын кросс уралдаанд жоохон хүүхэд нэг 80 мотоциклтэй уралдаж исэн бол тэр маань томроод юу болоод өсвөрийн аварга болоод ч юм уу эсвэл за дараа нь Азийн аваргын тэмцээнээс медаль аваад за бүр зүүн Сибирийн аваргад очиж уралдаал. Ингээл ерхий ингээд мөрөөдөл зорилго маань тэмцээн маань ингээл томроод явж байгаа. Одоо бүр ингээд Дакарт уралдах хэмжээний Дакарт Монгол Улсыг төлөөлдөг тамирчин болох хэмжээний ч юм уу ингээл явж байгаа гэхээр угаасаа яг л адилхан байгаа юм л да. Эц төгсгөл байхгүй тэгэл ямар ч гэсэн нөгөө нэг хүний прайм буюу чадамжаа дуусан дуустал ахиц твшилт гаргахыг хичээж юу нь явдаг бах. Экстрим спортын адреналин хэмжээг дээгүр биднес мэдэрдэг хүмүүсийн хувьд л тийм байдаг бах бас. Энэ ялгаагүй бол бас өөр спорт ялгаагүй л ах л та. Гэхдээ биднэрсийн хувьд бол нөгөө нэг даваага бүрэл томруулаад явдаг юм л. Тэгэхээр бас нэг төрлийн одоо энэ экстрим спортыг донтолт гэж хэлж болох уу? Одоо энэ чаленжийг давах донтолтой. Тий. Муугар бол донтолт гэж хэлэх бах л та. Яалт чи би бас дунд нь нөгөө тасралтаад нөгөө хичээлийн хөгөөс Австрали руу явсан л та. Тэгэл яг нөгөө 3-4 жил нөгөө автоспорт хүүгээрээ өөрийгөө төсөөлөөл энэгүүгээр хэсэг байж үзэл өөр нэгэн спортоор сольж үзээч юм ингэж явсан. Тэгвэл яагаад ч өөр экстрим спортыг орлох мэдрэмж нь байхгүй байсан учраас би буцаж ингээл эндээ ороод ингэ явсан. Тэгээд энэ маань хүртэл сайхан амжилттай өдийг хүртэл явж байна. Амьдралаас авах таашаалгүй болох нь хамгийн том айдас вэ чиний хувьд? Одоо сая 3-4 жил Австралид байх үедээ уралдахаа болоод ингэсэн чинь тэр мэдрэмжийг юу ч орлуулаагүй гэдэг чинь. Тэгвэл одоо цаашдаа амьдралаас авах таашаалыг яг энэ спортороо төсөөлж гэнэ. Хэрвээ спортгүй бол нөхцөл байдал ер нь ямар байх уу? Заавал одоо ингээд ямар нэгэн байдлаар өөрөө дасгалжуулагч болдог ч юм уу, дараагийн хүмүүсийг бэлдээд явдаг ч юм уу, ер нь насан туршдаа яг энэ спорттойгоо хамт байх уу? Ирээдүйг харахтаа тийм. Мэдээж хэрэг энэ техниктэй, энэ спорттой мотоциклч бай, автч бай уялдаалал бизнес хийсэн бай, энтэйгээ уялдуулаад явна. Тэгээд артлын хойч үеийн залуучууд мэд чадхаараа туслана. Алдсан дээр нь ингэж гаргуул ийм гаргалгаагаа бол зүгээр шүү гэдэг юмнуудыг зөвлөнө. Тэгээд дээрэс нь би контент хийж байгаа юмнуудаараа хүртэл энийг тодорхой ус хийгээд явж байгаа гэж бас харж байгаа. Тэгээ магадгүй миний хүүхэд ч уралдаад явж байгааг үгүйсэхгүй. Тэгвэл одоо 3 үеийн уралдаанчтай болох нэ. 3 үеийн уралдаанч болохыг бас үгүйсэхгүй. Ер нь тэгэл ирээдүг мотоциклтэй л харж байгаа. Тий. Ийм одоо эрсдэлтэй спортоор хичээлдэг хүний хувьд, тамирчны хувьд гэр бүлийн хүмүүсийн сэтгэл зүй, захиж байгаа захиас ер нь хэлжсэн үг зэрэг нь сэтгэлд их одоо гүн тийм мэдрэмжийг үлдээдэг байх тийм ээ. Тэмцээнд явахын өмнө ер нь одоо ээж нь ч юм уу эхнэр нь юу гэж хэлэх вэ? Аав нь. Тий, яг дуусах шүү, чадна шүү. Чи чадахгүй л өөр хийж чадах юм. Чи энэ гүржлүүлж байгаа хүн ус өөрөө төлөөлж штэ чадна гэл ер нь аав ээж нэг юуж болоогүй юм шиг хэлдэг. Гэхдээ дотор нь л амар хэцүү байгааг би мэдэрдэг. Хүүхдээ ингээл том хүүхдээ явуулж байна. Чи хэцүү байгаа шүү дээ. Мэдээж хэрэг хэцүү юм хүнд спорт өгчих болох. Одоо муугаар ярих юм бол тийм шүү дээ. Тэгэд л яг нөгөө нэг тэр юмудаа яг хааж байгаа л цаана гарч байгаа нь болохоор миний хүү чадна шүүгээл намайг аль болох уран зориг өгөхөд ингээд хэлдэг. Тэгээ байж болох бүх юмараа тусалдаг, сэтгэлээрч тусалдаг, мөнгө санхүүгийн байдлаас ч тэр ер нь бүх юмны артал тасаалтай танг манай аав ээж дээрс манай эхнэр хүртэл байгаа. Эхнэр хүртэл угаасаа явахд хэлдэг.
яг муугаар хэлэхэд бол яг нөгөө утга нь болохоор за амьд ирээрээ гэдэг байхгүй. Яг л тэгэж бодогдож байна. Тий. Тэгэхээр тойрогоор хэлдэг ч гэсэн цаад утга нь бол ямар ч амьд ирээрээ буцаад ирэхэд чинь буцаад амьд ирэхэд чинь үгүй ирээрээ амжилттай яваад хамгийн гол нь уралдаад ирээрээ амжилттай яваарай. Чамд эхнэр хүүхэд чинь байгаа шүү гэл ер нь тэр ойлголтыг л ингэж өгөх гэж л бас зарим зүйлэнд тэгж мэдрэгддэг. Гэхдээ угаасаа би тийм хизээч тийм муугаар харж төсөөлөхгүй. Сайхан амжилттай уралтанд чадна би зорж байгаа шүү. Тин чинь би алан штэ гэл нэг талаас алан штэ. Тэгтэл алхан бүртээ маш анхааралтай болгоомжтой ерөөсө хянурал байх нь л дээ. Тэгэхээр энэ үед одоо биеийн хүчнээс гадна оюуны маш их анхаарал болгоомж тэр маш олон зүйлийг ер нь тооцоолж явж байгаа хаа одоо хурдаа хөрсөө сэтгэл зүгээ техникээ гэл ер нь олон юмыг зэрэг контролдох ямар байдаг вэ одоо шүнэн ч юм айгүй их ядарснаа мэдэрдэг баха. Тий өглөө л их ядарснаа мэдэрдэг те яг уралдааны 2 3 дахь 4 дахь хоног өдөр өглөө босвол 4 цагт босоод яг ингээл сэрээ сууж явах нөө өвчнөө мэдэрнэ штэ. Гар хөлний өвчин шалбарсан шалбархаагаа харна гээл гар хөл юм мэдрэхгүй бүгс бүрээ банц болцсон хэдэн мянган километр сууж байгаа босж байгаа хөлөөрөө хавчиж байгаа гэл тэр булчингуудын ядрал эднэрсийг бодоод сууж явах тугаас яг л бодоод суучихдаг л яг яа за одоо яг хэдэх өдөр би чадна чи чадахгүй л хэн чадахгүй шүү гэл тэгэл ер нь чадсан шүү л гэл ер нь өөрийгөө өглөө болго орцлаа л босдог. Яг тэр өглөөнүүдийг сая та асуусан чи яг нүдэнд харагч. Яа. Өглөө тэгээ босоод гараал явна. Өдөржингөө моцикленийхаа нуурын дээр уралдан нээл. Тэр мэдрэмжүүд яг сая та асуусан чи яг нүдэнд харагдаад ирчихсэн. Буцаал яг мэдрэгдэж байгаа юм шиг. Нийтлээс амар сайн. Яг нөө ляасан гэж хэсэг байдаг байхгүй. Бид нар чи яг уралдах хэсэг рүүгээ засмалаар ч юм уу, шороогоор ч юм уу гэд явдаг хэсэг ляасан гэж юм нэрлэдэг байгаа Францаар. Биднээс энийг болохоор Монгол яасан гэдэг. Энэ хэсгийг бас километртэй өгсөн цагтай, тулах цагтай. Энэ болохоор яг уралдааны хэсэг шиг явдаг. Энэ хэсэг дээр ингээл яг чихвчэндээ Монгол тийм аялгау ийм хөөми сонсоод явах аим шүү дээ. Яг ийм уралдааны сэтгэл зүйтэй үедээ. Нүдэнд нөгөө ийм Монгол уул ус байгаль маань харагдаал. Ийшээний гатгсыгээл огшсыгээл тагнадаар аландаа ч юм уу ийм нэг гоё омгшил мэдрэл яг тийм мэдрэмжүүд амар гоё. Ер нь тэгэл энэ жижигхэн мэдрэмжүүдээс л би яг тижээгдэж байгаа. Тэгээд зорилго маань энэ мэдрэмжүүд дээр ингээд гоё хорслогдоод явд юм шиг бас мэдрэгддэг. Тэгэл яг энэ уралдааны арталт гарчаал Монгол дээлээ хантаацтайгаа өмсөөл ингээд гарах тэр мэдрэмж дараа нь бичлэгийн үзэхэд хүртэл би тэр бичлэгээ хүртэл ингээд 10 20 үздэг байхгүй. Хөөд яг тэр нь тухайн үед авсан мэдрэмжээ авдаг. Тэгэл ёо тасархаа шүү. Гой малгайгаа өмссөн аягүй сүртэй дуусгасан шүү дээ тий. Бахархах бас ямар гоё юм бэ гэл. Тийм мэдрэмж амар гайхалтай. Гоё юм аа. Тэгээд энэ бол бас хүн болгоны одоо авч чадах мэдрэмж биш. Тийм ээ. Хүсснийхаа зоргоор энэ мэдрэх мэдрэмж биш. Тэгээд маш хэцүү тэр сорилтуудыг туусны дараагаар авах одоо юм онцгой мэдрэмжүүдийн нэг л дээ. Тэгээд одоо анхных нь багшуулсан энэ спортод хөтлөж оруулж исэн аавынхын тухайд мөрөнд хамгийн хилдэг юм нь юу вэ? Байнга хилдэг зүйл нь. Эзий чивэл заяа чил гэж хэлдэг дээ. Юм хий хөдөлмөрлөө зүв явах юм бол хүмүүс чамд дэмжинэ. Хүмүүс харна. Тэгэхгүй тэгэл ингээл нэг юм гонжсэн нэг юу хийх гэдэг мэддэхгүй зориггүй байх юм бол чамаа хинж арахгүй хүн чамаг арчаагүй гэж харна. Чи зоригтой хорслогтой хүмүүсийг удирдаад ингээ юм явдаг бол хүмүүс чамайг илүү дэмжинэ. Тийм болохоор ер нь багаас эхлээл хичээх өстой ингээ хэрэгтэй гэж намайг ардаас мопедтай дагаад яг тэр дүүрсээс одоо харагдаж байгаа байхгүй юу. Толон буудлаад манайх чингэлтэд өгдөг гэсэн юм чи. Тэгэл толон буудлаас битээр гарч гүүгээл өглөө 6 цагт босоод яг кинон дээр гардаг шүү дээ. Нэг юм толонтой спортын кинонууд дээр бэлтгэлээ хийгээл гардаг шүү дээ. Яг тэр би бас хийжсэн сая нүдэнд харагдаж байна. Өглөө босоод чингэлтэй уулргүүгээл аав ардаас мопедтай мотоциклтэй ингээл намайг хөөгөл яваач ингээч гэл хүс бас гоожвол чингэлтэй бол нэр гараа суугаал. За одоо ингээ дахиад хэд өдөр ийм тэмцээнд нэг тэгэл ярьж исэн өдрүүд нь ингээл сая нүдэнд харагдаж байна. Манай аавын хувьд л яг миний бол багш яг зөвлөө явж исэн. Яг өөрөө бүр ингээд багшийн хэмжээний дэлхийд гарах багшийн хэмжээний тийм мэдлэггүй өөрөө ч гэсэн хараар сурж исэн. Гэхдээ ингэж зовоож ийм болчингууд ажилтдаг ингэдэг тэгдэгүүдийг мэддэг байсан учраас намайг
бэлддэг байсан. Тэгэл хаашаа явна, Азийн аврагт ч явна, Орос руу ч явна гээл, Солонгос руу ч явна ч юм уу, Филиппин ингээл Азийн аврагууд руу ингээл явхад байнга лав явдаг. Тэгэл яг одоо би харж байгаа байхгүй юу? Яг үнний гэлэхэд аав намайг тгийг бол ээж маань ингэж хамаг цаг хугацаа надад зарцуулаагүй бол өдөр шөнийг ингэж өнөө маргаашаа яа гэдэг өдөр хүртэл байхад намайг энэ спортоор хичээллүүлээд ингэж яваагүй бол өдөө зэрэгтэй би ингэж явахгүй шүү. Тэгээд ирсэн тэр хоёр хүн үнэхээр сайн байгаагүй л одоо намайг дэмжиж байгаа хүмүүс намайг дэмжихгүй шүү гэдэг үгийг ингээл ойлгодог. Тэгэхээр би ч гэсэн мундаг аав шүү дээ. Харин ээж аавар нь стах бахархаж байна. Миний харж байгаа үнцэг юу гэхээр экстрим спорт амь нас яригддаг учраас магадгүй гинт нэг өдөр хүүхэд нь би экстрим спортоор хичээлнэ гэх юм бол тэрийг дэмжих, тийшээ хөрөнгө оруулалт хийх, цаг заваа зарцуулах, тултал явах эцэг их бол одоо 10 ээж аавын 2 юм уу 3 л тэгж явах. Үлдсэн 7 нь бол энэ аюултай хэрэггүй тийм ээ. Айгу хэцүү спорт байна гэдгийг гэх бахалтай. Ягаад тэгэхээр тэр спортын цаана одоо хүн юу мэдрэгдгийг нэгдүгээрт ингээд өөрсдөө мэдрээгүй ч юм уу, хоёрдугаарт нөгөө эрсдэл аюулгүй байдлыг хамгийн түрүүнд бодож байгаа учраас ер нь дандаа л одоо хоригдлол авах. Одоо наад зах нь хүүхдээ суран оноод явхад хүртэл ээж аав нар маш их санаа зовоод өө яах юм бэ? Суран авч өгөхгүй хэрэггүй. Одоо эрүүл саруул амьд байх нь ерөөсө хүний амьдралд хамгийн чухал зүйлээ гэж байна. Гэтэл мөрөнгийн ээж аав нь тултал дэмжиж явна гэдэг бол аав нь өөрөө энэ спортын хүн учраас маш давуу талтай байна л гэж хэлэх гээд байна л да. Тий. Тэгээд ер нь тэр хоёр хөнгөө би өдөд байхгүй. Тэгээд дээрээс тас энэ суран ундаг ч юм уу ингээд ийм аюултайг ярьж байгаа. Гэтэ яг биднес спорт талаас их бол биднес хизээч уралдын мэцэлгээ хотоор унаад өрлүүлээд явдаггүй. Яг тийм явдаг хүмүүс нь л тусдаа жоо юм буруу ойлголт нийгэмд өгöd байгаа. Тэгээд сүүлийн хэдэн жилүүдэд энэ автомат спорт их хөгжиж байгаа. Энэний хэрэглээ болж байгаатай холбогдуулаад одоо жишээ нь суран ч юм уу цахилгаан дугуйнууд маш олон болсон. Одоо автовэрийн замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа. Энийг үзээ сууж байгаа залуучууд байдаг тэгээд тэр залуучуудыг яг хандаж бити одоо тэ авто хөдөлгөөнд оролцох үнэмлэх аваагүй жолоон цуугаагүй эсвэл насан туршаагүй бити одоо авто хөдөлгөөнд оролцооч тэгээд оролцохдоо бүр ингээд янз бүрийн эрсдэлтэй зүйлүүд хийж байгаа бити тэгээч тэгээд яг энэ спортоор ингээд хичээлээд явах юм бол яг үн цэнийг нэг ойлгоно. Тэгээд миний хувьд одоо бага хахтал мотоцикл одоо хотын хөдөлгөөнд орж унах нь миний хувьд мөрөдлөөс байхгүй. Тухайн үед бодоход яа кул ингээд уралдааныхаа мотоциклээ унаад сургууль дээр нэг очих юмсан гэж боддог гэсэн. Би нэг ч удаа очиж байгаагүй сургууль дээр. Тэгээ одоо бодохоор нэг талаасаа энэ зүв байсан ч юм уу. Ямар нэгэн байдлаар үр дагавар нь буруу гараад одоо муугаар ярих юм бол янз бүрийн ослол болцсон бол яах вэ гэдэг талаас нь нөгөө ээж аваа маш их хоригддаг байсан байхгүй. Тэгээд манайхан ингээд авто хөдөлгөөнд оролцож байгаа залуучууд хүртэл ингээд болгоомжтой оролцоорой, зөв оролцоорой, нийгэмд хитүүлээ гоё байр суурьтай, эерэг ингээд байх гэж би бас хичээдэг учраас ингээд нэг зөв оролцоорой л гэж одоо уриалмаар байгаа. Тэгэхгүй болохоор ингээд нэг нийгэм болонгууд л ингээд нэг автомат спортынхан мотоцикл унж байгаа хүмүүс нэг муу харагддаг. Тийм учраас бити ингээд чээл гэж одоо бас нэг талаас хүсмээр өгдөг юм контент дээр хүртэл би хэлдэг л тийм. За энэ бол яг л мөрөнгөөс л гарах үг байна гэдэг шиг тийм ээ. Одоо мэрэгжлийн боксчин хүн ч юм уу, тамирчин хүн гудамжинд зодон хийдэггүй тийм ээ. Шоу зингээний одоо газраар явахдаа хин нэгний бие таалддаггүй. Энэ бол тамирчин хүний одоо этик байх ёстой. Рингнээс өөр газар зодтолдож болохгүй гэдэг энийг одоо багш дасгалжуулагч нь хатуу сануулдаг гэдэг ч юм уу тийм. Яг л энтэй адилхан мөрөн бол яг мэрэгжлийн тамирчин олон улсын хэмжээний мастер хүн Дакарт 2 дахь удаага улсын их орноо төлөөлөө явах гэж байна. Тэгэхээр бас яг л мөрөнгөөс л гарах үг байна л да тий. Техникт туршлагагүй бол бити жолоод тэр ялангуяа одоо замын хөдөлгөөнд бити оролц гэдэг энэ уриалга бол манай нийгэмд одоо маш чухал байгаа. Ягаад тэгэхээр сүүлийн бас 1-2 жилийн хугацаанд яг одоо сурооноос үүдэлтэй 2 дугаар тээврийн хэрэгслээс үүдэлтэй бас лаваараас их гарч байгаа учраас мөрөнгийн хэлсэн энэ уриалгыг бас залуучууд маань, хүүхдүүд маань их сайн тусгаж аваасаа гэж бас хүсэж байна. Хоёлынгийнх нь ярилцлага дуусахад 6 минут үлдсэн байна. Би нэгэнт энэ одоо олдсож байгаа цаг хугацаа нь Дакар руу явах хугацаатай нэлээд өгсөн байгаа учраас дахиад санхүүжилтийн талаараас ярих гэж бодож байна. Үлдсэн 3000 орчим километрийн санхүүжилт дутуу байгаа гэдэг нь Монгол төгрөгөөр хэд орчим төгрөг болох вэ? Одоо энийг хэлж болох уу? Түрүүн бол 1 км-ийн үнэлгийг хэлсэн юм чи хэлж болох байхаа тийм ээ? За ер нь 100 гаруй сая төгрөг. Тий. 100 гарнаас яг тодорхой тэд гэж бол
Яг хэлэхэд л яг тоо байхгүй гэдэг. Би болохоор яг ингэж дансаа шалгаал ингээл хүмүүст ерөөдөө бол би ингээд нөгөө намайг дэмжиж байгаа хүмүүст бас зүгээр дэмжүүлж яхаар би нөгөө чадах ятгаараа бас нөгөө юуныхаа хажуугаар бэлтгэлийн хажуугаар нэг юм рил мэл бичлэг хийгээд тэр хүмүүс талархаж байна. Тэгээд талархахтаа бас дээрэс нь хийж байгаа бизнесийн багч гэсэн ингээд нэг сурталчлаад бас өөрийнхөө хүрээний хүмүүст бас ингээд хүргээ яваад байгаа. Тэнгүүд бас хүмүүс бас энийг хараад за өө нэг залуу бас дэмжингээ бас нэг юм өөрөө хийдэг юмыг бас ингээд жоохон сурчлуулж бас гоё юм байна да гэсэн хүмүүс бас олон байгаа. Тэгээд яг нөгөө намайг дэмжиж байгаа байгууллагуудыг бас энэгээр хэлэх нь бас зөв гэж бас бодохгүй байна. Гэхдээ намайг дэмжиж байгаа 4-5 байгууллага байгаа. Тэгээд тэднэртэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Одоо болохоор биднээс яг төрөний хэлсэн 100 гаруй сая төгрөг үлдсэн байгаа. Тэгээд энийг дутсан ч бай дутаагүй ч бай ямар ч л байсан тэгээ болгоод явна. Зорьсон юм чинь зориод явна зээлэд ч юм уу. Тэгэл манай ээж аваа хүртэл яг хэлж байгаа яг болохгүй бол ингээд нэг ийм юмаа ингээд явчин аав нь юугаа ингэж ч юм уу нэг юмнууд байдаг байхгүй. Урд нь ч гэсэн угаасаа ингээд аргалаад явж исэн зээлэд ч юм уу явж исэн болохоор ямар ч л байсан явна. Тэгээд намайг дэмжиж байгаа юуны ташрамд үгүй телевизээр одоо ингээд эфир сууж байгаа намайг дэмжиж байгаа олон хүмүүс байгаа. Тэр олон хүмүүстээ одоо маш их баярлалаа гэж хэлмээр наа. Тэг чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр ингээд нэг тамирчин тэнд явах гээд байгаа шүү. Тэгээд гоё юм үзүүлэх гээд ингээд контент хийх гээд ч юм уу. Энэ талаас намайг ойлгоод дэмжиж байгаа байгууллагууд ч байгаа хүмүүс ч байгаа. Тэр хүмүүс бол одоо нэг хвчлэн гээд баярлалаа гэх нь хэцүү. Тэгээд энэ ташрамд хэлэхэд бол чин сэтгэлээсээ одоо баярлалаа гэдэг мөрөн миний зүгээс манай багийн зүгээс хүсэж байна. За тэгээд мөрөнгөө монголчууд минь сайн дэмжээрээ 2 дахь удаага Дакарт орох гэж байна. Мэдээж одоо өнгөрсөн жил бол финиш хийх нь буюу барайнд орох нь их чухал байсан бол энэ жилийн хувьд амжилтаа ахиулах хүсэлтэй бүр одоо өндөр амбицтайгаар орж байгаа юм байна. Тэгээд мөрөнтэй холбогдвол яаж холбогдох вэ? Пэйж хуудасаар нь холбогдоход болох уу? Ер нь яаж дэмжлэгээ илэрхийлэх үү? Пэйж хуудасаар Пүрэг дөрж мөрөн мотоспорт гэсэн пэйж хуудас байгаа. 40,000 орчим дагчтай. Тэгээд дагч нэг 10,000 байсан ч тэгэл ойрцсон. Намайг дэмжээ фоллоу хийгээл ингээл хүмүүс айгүй их орж ирж байгаа. Тэгээд дахин л баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ одоо цөөхөн хоног үлдсэн байна шүү дээ. Ер нь нэг 20 хоног л үлдсэн байна. Яг уралдаан 1 сарын хэдний хооронд вэ? 1 сарын 3-наас 1 сарын 17-ны хооронд уралдаан зохиогдно. 8,000 км-ийн арталт мөрөн гарна. Тэнд сайхан тугаа мандуулна гэж зорьсон яаж. Тэгэхээр очиод бас нэг 4-5 хоног тухайн газрынхаа уур амьсгалд нь дасаад, градуст нь тасаад, нойр хоолой бас нэг тохируулаад тэгжиж уралдааныхаа замд гарах байхаа, тийм ээ? Нэг 3-4 хоногийн л тасах хугацаагаа. Гэхдээ 5 цагийн зүрд учраас бас гайгүй байх л гэж бодож байна. Одоогоор ер нь өдөрт хэдэн цагийн бэлтгэлээ хийж ийн? Хизээнээс хойш ер нь бэлтгэлээ хийгээ болоод яг амралтын байдалтай ч юм уу сэтгэл зүгээ бэлтгэх төр зүйлтэй ордог вэ? Бид нар чинь нөгөө нэг яалтч нөгөө улирлын спорт учраас моциг л унаад бэлтгэл хийгээд байх нь хэцүү. Хүмүүдмэл болчихно. Гадаач одоо цастай болчихно. Ялангуяа Монголд. Тийм Монголд. Тэгвэл миний зүгээс яг нөгөө моциглаас хол нөгөө унж чадахгүй учраас биеийн бэлтгэлэл сайн их учраас ер нь нэг 8 сар 9 сараас хойш хуваарч тэр төмрөө ахтайгаач тэр одоо сүүлд болохоор ширэн бэлгийн хамт олонтойгоо сайхан бэлтгэлийг явьж байгаа. Өдөрт нэг 3-4 цагийг ер нь бэлтгэлтэй зарцуулчаад байгаа. Тий. За. Мөрөнтэйгөө өнөөдөр ярилцсан чи сайхан байна. Амжилт хүсье. Маш их урам зориг авлаа. Экстрим спортоор хичээлдэг энэ спортод дурлсан залуучууд эхнээсээ дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оролцоод ингээд явж байгаа их талархалтай байна. Тэгээд манай монголчууд бас сүүлийн 1-2 жилийн хугацаанд спортын маш олон гайхамшигтай амжилтуудыг одоо гаргаад ингээ ар араасаа сайхан мэдээ дуулгаад явж гин. Тэгээд мөрөн маань ч гэсэн бас эдгээр тамирчдын нэг болоод улсынхаа нэрийг тэр Дакарын тавцан дээр Монгол дээлээ, Монгол малгайгаа, Монголынхаа тугийг одоо гаргаад явж байгаадас энэ спортод дуртай, энэ спортод хайртай, энэ спортод өөрсдөө амьдралаа зориулж исэн олон мянган хүмүүсийн өмнөөс нийт үзэгчдийнхээ өмнөөс дахин талархал илэрхийлээд амжилт хүсье. Тэгээд 12 сарын 28 болтол бүх ажлууд нь маш сайхан бүтэмжтэй, бүх зүйл нь төлөвлөснийхэн дагуу болоод одоо алсын замдаа гарах байхаа гэж найдаж байна. Амжилт хүсье. За баярлаа. Ерөөл Батар шигээ тэгээд үздэг, дэмждэг бүх хүмүүст хайртай шүү. Тэгээд 1 сарын 3-нд уулзцгаая. 17-ны хооронд 14 хоног давнаа.
Давнаа чаднаа. Тэгээ мөрөнтэй холбогдохыг хүсэх юм бол пүрвт орж мөрөн гэсэн пэйж хуудасаар нь шууд холбогдох. Мотоспорт гэсэн баг. Мотоспорт гэсэн монголоор бичсэн байдаг тийм ээ. Кирилл үсгээр бичсэн. Кирилл үсгээр бичсэн байдаг тийм. Ингээ холбогдож болох нь байна шүү. За тэгээ өнөөдрийн ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Монгол телевиз болон терминал нийтийг гэсэн пэйжүүдээр бит хоёрын ярилцлага 1 цагийн хугацаанд шууд явлаа. Тэгээд орой 18 цагаас хойш YouTube-ийн пэйж хуудсанд мөн энэ ярилцлага байрших болно. Тэгээд амжилт хүсье мөрөө дахин. Баярлаа. За үзэгчтэй чөлөөт ярилцлагын түрээ өндөрлөж байна. Эх 7 хоногт шин зочинтойгоор иргэн уулзъя. Баяртай.